эрэгтэйчүүд маань ер нь эрүүл мэндэд анхаарах асуудал дээр ер нь нэлийн бүрхэг байдаг шүү дээ. Тэгээ өөрсдөө ер нь гаргуунд гэхэж хаашаа тийм хайцсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр эрэгтэйчүүдийн ер нь эрүүл мэндийн асуудал сүүлийн үед их алдаж байгаа гэж байна. Энэ тал дээр ер нь гендрийн үндэсний хорооны зүгээс тоо эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чиглэлийн тал дээр нь ямар их ажиллаж байна. Яг ер нь нөгөө нэг хүн амын эрүүл мэнд, хүн амын өвчлөөс хамгаалах төрийн бодлогч нь өөрөө эрүүл мэндийн яам дээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дээр гендрийн үндэсний хороо орж байгаа юм те. Гендрийн үндэсний хороо ч бас хуулиар хүлээсэн чиг үүргээр байгууллага шүү дээ. Тэгээд салбарын яамны асуудал руу ингээд бид орж байгаа юм шиг салбарын яамны ажил хийж байгаа юм шиг магадгүй нэг тийм үүрэгтэй ч юм шиг харагдаж магадгүй. Тэгэхээр эхлээд энийгээ тайлбарлах нь зүйтэй баг. Ер нь гендрийн тэгш байдлыг хангана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо бид нарын нөгөө байглаасаа нэг эрэгтэй эмэгтэй гэдэг нэг хүүс байна. Тэгээ охид хүүгүүд байхаас эхлээд би ялгаатай гэдэг нь миний нөхөрчхөн онцлогоос хамаарат нэг эр хүүсний байглаас оногдож байгаа нэг бүтцэн өөр, эмэгтэй хүүснийг байглаас төрж байгаа бүтцэн өөр те. Тэгээ энэ нь ингээд тодорхой нийгмийн харилцаанд ороод ирэхээр яг тэр ялгаатай байдлыг нь дэмжсэн бодлого төлөвлөлтүүд хийгдэхгүй болохоор гендрийн зөрүүнүүд үсч эхэлдэг. Зөрүү буюу гендрийн тэгш бус байдал бий болдгоо гэсэн. Тэгэхээр гендрийн үндэсний хороо ялгаагүй гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиараа охид хүүгүүд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэнцүү хангана, хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй, ямар нэгэн гендрийн тэгш бус байдал үүсээд байгаа бол тэрийг одоо дорд байгаа зүйлийг ядал адил төвшөнд авчна гэдэг нэг бодлого явж шít. Тэгээ бид нар гендрийн түн шинжилгээний Монгол улсын ер нь гендрийн түн шинжилгээ нөхцөл байдал юг харуулт юм бэ гэдэг судалгааг Монгол улс 2005 онд Азийн хөгжлийн банк анх хийсэн байдгийг. Тэгээ 15 онд хийснийх нь 5 онд хийсэн байдаг. Тэгээ бид нар 5 онд хийсэн судалгаан дээр үндэслээ 2018 онд штэ 13 жилийн дараа Монгол Улсын засгийн газар хийж байгаа байхгүй нөхцөлийн үнэлгээг. За энэ үнэлгээг ингээ хийгээ гаргаад ирэхэд ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дундаж наслалт гэж байгаа штэ. Одоо хүмүүсийн амьдралын чанар дээшлээ дундаж наслалт дээшээгээ ахиж дээ. Гэтэл энэ зөрүү 9.7 жил болж орж ирж байгаа байхгүй. Гэтэл ер нь байглаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүс адилхан наслт юм уу гэхээр байгалийн зөрүүнийг 4 юм 5 жил юм байна. Ер нь дэлхийн дундаж бол яг энэ зөрүүгээ барьд юм байна. Ер нь бол 4 юм 5 жил хадгалаад. Гэтэл манай 9.7 жил гэдэг чинь 2 дахин зөрүү бий болчиход байгаа байхгүй. Гэтэл бид нар энэ дээр ерөөсөө гендрийн линзер хараагүй байдаг байгаа юм. Зүгээр л ингээл нийт хүн амын одоо эрүүл мэндийн асуудал бүх нийтийн эрүүл мэндийг дэмжин тий бүх нийтийн одоо эрүүл мэндийн үйлчлэгийг чанартай хүртэнэ гэдэг. Гэтэл тэрэн дунд чинь нөгөө нэг өрн чи яг одоо асуугаад байгаа эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн одоо үйлчлэгэнд хамрагдalт юм уу тий нэг бол энд оролцоо ч юм уу идэвхжүүлч ч юм уу ерөөсөө нөгөө эрэгтэй хүүсийнх нь өөрийнх нь нийгмээс оноос нь дүр төрх нөгөө нэг эрэгтэйчүүдэд байгаа гендрийн өвшмөл олголт нөгөө нэг гендрийн боловсралгүй байдлаас хамаарат ерөөсөө нөрчин сэргийлэх үйлчлэг эрэгтэйчүүд өөрсдөө энэ одоо айгу хайн хандаж оролцож ирсний одоо улмаас тэгээд ер нь эрэгтэйчүүдээ Монгол хүний бас нэг юм охтуудаа нэг юм сургах юмсан үзүүлэх юмсан дээр нь уус эмэгтэйчүүд нь хурц үүргээс хамаарат эрүүл мэндийн асуудалтай нэгт анхаардаг шүү дээ. Яг бол тэр хүнээс Монгол хүн бий болох асуудлууд байгаа шүү дээ. Төрөх асуудал, тийх асуудал. Тэгэхээр эндээ аяанда анхаардаг байглаас. Гэтэл яг эдгээр хэв шинжүүд бий болсоор хагаад өнөөдөр эрэгтэйчүүд энэ дээр маш юм хоцрогдолтой асуудал үүсэж гэдгийг гендрийн түн шинжилгээгээр гаргаж ирж байгаа. Тэгээ 19 онд бид нар энэ 18 онд тусаад 19 онд бидний төлөвөг танилцуулаад үндэсний хорон дээр энэ асуудлыг оруулж ирсэн л та. Тэгээд Монгол Улсын ерөнхий сайд тухайн үед Монголын төрийн бодлого эрэгтэйчүүдийн анзаарлалгүй явж иржээ. Одоо бид нар ерөөсөө гендрийн үндэсний хороо энэ дээр одоо дуугарч энэ салбар хоорондын энэ асуудал дээр аягүй сайн нэг арга зүйн дэмжлэг үзүүлээ гэдэг. Тэгээ бид нар 20-22 онд Монгол улс анх удаа эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулах арга хэмжээний төлөвийг анх удаа боловсруулж баталсан байхгүй. Ерөөсөө бид нар энэ төлөвөө баталж байгаагүй. Ерөнхий нийт үндэсний одоо хөтөлбөрүүдийг хуулийг дэмжих үндэсний хөтөлбөрүүд хийжсэн. Тэгэд энэ үндэсний төлөвөөг бид нар гаргахдаа үндэсний хэмжээний зөвхөн нөхцөл байдлын дүн шинжилгээний тайланд бид нар тулгуурлаагүй. Тэгвэл юу нөлөөлөд байгаа юм? Яагаад ингэж эрүүл мэндийн асуудалтай холтолтой болоод байгаа юм гээд. Тэгээ бид нар 2019 онд үндэсний статистикийн хороотой хамтраад цэргийн насны гэдэг чинь 18-аас 25 насны залуучууд байгаа байхгүй. 10,000 залууг хамруулаад үндэсний хэмжээний бид нар том судалгаа хийгээд тэгээ ерөөсөө эрэгтэйчүүдийн эрүүл мэнд нас баралт яагаад өндөр байгаа юм юунаас шалтгаалаад байгаа юм гэдэг 4-5 шалтгааныг тодорхойлоод тэгээ тэр тодорхойлсон шалтгаанд суурилсан төлөвлөгөөгөө боловсруулаад
тгээ ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл гендерийн үндэсний хороо эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарын ажил хийхээсээ илүүтэйгээр эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, Монгол хүн эрүүл байх бодлого төлөвлөлт, төсөөлөл, дүн шинжилгээ гендерийн арга зүй талаас нь анхаараач. Энэ ялгаатай хүүсүүдийн чинь эрүүл мэндийн үйлчилгээнд тодорхой бас ялгууртай байдлуудыг бий болгоод байгаа юм байна. Тэгээ эндээ бас энэ дэмжсэн чиглэсэн үйл ажиллагаануудыг бид бас чиглүүлэхгүй болоод тэр дундаа нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг илүү эрэгтэйчүүд рүү бас тодорхойлсон байдлаар чиглүүлээд илүү ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхгүй болол энэ зөрөө гап улам л нөгөө холцоор байх юм байна гэдэг тэр одоо дүн шинжилгээ хийж энэ төлөвлөгөөг боловсруулахад илүү хувь нэмрээ оруулж байгаа гэсэн. 5 шалтгаан гарсан гэж энэ ямар шалтгаанууд байсан юм? За үндсэн суур дөрвөн 3 шалтгаан байдгийн. Тэрний нэг нь бол хамгийн нэгдүгüүрт нь бол ерөөсөө эрүүл мэндийн орчсон сэргийлэх үзлэг баг. Өөрөөр хэлбэл амбулаторийн үзлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага хамрагддаг гэж. Өөрөөр хэлбэл хорт хавдрын анхан үед очиж байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг ботход илүү өндөр байдаг байхад хорт хавдраар нас оролт нь эрэгтэйчүүд нь эсрэгээр өндөр болчихж байгаа. Хоёулаа өвдөд хамрагдж байгаа боловч тэрийг зүгээр ингээд нэг орхичж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл өвдөд очиж байгаа эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг. Илүү эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа эмэгтэйчүүдийн тоо өндөр байдаг. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр эмэгтэйчүүд өршин сэргийлэх үзлэгт хамрагдсанараа илүү өвчлөлийн 3-4 дугаар шат буюу нас оролтыг бууруулж чаддаг гэсэн. Тэ? Одоо өөрөөр хэлбэл цаг үеийн зурдын. Гэтэл эрэгтэйчүүдийн хувьд бол орчин сэргийлэх үзлэгт ерөөсөө хамрагдах шаардлагагүй гэж үздэг. Яг тэгвэл миний бүх бие эрүүл ахт би шаардлагагүй. Хизээ нэгэн цагт хин нэг нь өвдөхөд би очих юмаа гэдэг ойлголт байгаа дээ шүү дээ. Ер нь бол 20 дугаар асуудал нь бол зам тээврийн осол байгаа тийм. Ер нь бол эн чинь нөгөө нэг халдварт бус буюу өөрөөр хэлбэл бид нарын нөгөө хорц зуршлыг хэрэглээ. Тэгээд нөгөө үйлдвэрийн ослууд, тэгээд зам тээврийн гинтийн нөгөө зан уулын шинжтэй дандаа нөгөө нэг залуу бүр нөхөрчгүй насны залуучууд гэдэг байгаа шүү дээ. Дандаа нэг тийм 25-аас 18-аас 25-аас нэг 35 45 насны залуучууд бол өөрөөр хэлбэл энэ зам тээврийн осол, үйлдвэрийн ослуудад бараг 100% өртдөг. За тэгээд хорц зуршлын хэрэглээ нь өөрөөр хэлбэл эрүүл бос хооллолт. За тэгээд нөгөө архитай механик хэрэглээний байдал аяг өндөр. За тэгээд нөгөө дандаа стрессээ тайлж байгаа асуудлууд нь хүчирхийлэлтэй. Ингээд янз бүрийн ингээд асуудлууд нь өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг нас оролтод буюу тэр нөгөө эрүүл бос байдалд нь бол шууд нөлөөсөн байна гэдэг. Тэгээд ингээд багцаар нь бид нар ингээ харахад ерөөсөө тэгвэл эдгээр ойлголтууд яагаад эмэгтэйчүүдэд биш эрэгтэйчүүдэд өндөр байгаа юм бэ гэхээр үндсэн суурь шалтгаан нь гендерийн хөвшмөл ойлголт байна л гэж. Яагаад тэгвэл бид эмэгтэйчүүд шиг шалар болор яриад стрессээ тайлал ингэдэггүй те бид бол дургуураа давил зодолтоо шидчихдэг те олон юм ярьжсэнаас гэдэг ч юм уу. Нэг бол надад ингэж өөрийгөө ингээ сул дорой харагдуулах байдал нь угаасаа бидний төвчж болшгүй асуудал. Атартай тэргүй би энэ ажлыг хийж чадчих юм чинь заавал тэр ажлын орчинд ингээл нэг хасах зүгэл биелий зүгэл нэг ингээл хамаг бие хамгаадал бүүцэлэл ажиллаж хийж чадахгүй хүнийг чөлөөтэй хөтлөхгүй гэдэг юм. Айгүй хөтөм энэ хандлагууд. Яагаад гэвэл ажил болгох шаардлага тавиад хэрэглээ гэж яхад тухайн хүн өөрөө бүр гарын хэсэг зурж байгаа татгалцдаг асуудлууд хүртэл байд юм байна. Надад айгүй төвхтөөдөг. Би энийг зөвхөр хөдөлж чадахгүй, энийг зөвхөр ажлын цагт ажил амжихгүй байна. Би баригдаад байна гэдэг ингээд айгүй юм тийм нөгөө нэг ерөөсөө энэ таныг хамгаалж байгаа гэдэг асуудлаас илүү тэгээд дандаа тийм өөртөө тухта өөрийнхөө шийдвэрлэдэг нэг тийм асуудлууд нь аягүй өндөр байгаа шүү дээ. Тэгээд ер нь зам тээврийн осол яагаад илүү өртөж байна гэхээр дандаа ингээ холын замд те одоо өөрөөр хэлбэл хот дотор шүн өөрээр ч юм уу те согтуугаар жолоодж байгаа асуудал тэгээд нөгөө хамгаалтын бүс зүүхгүй байгаа асуудлууд тэгээд өрөөс ингээд нэг зам тээврийн хөдөлгөөнд зүгээр ингээд нэг ганцны 2 пиа уух чинь асуудал биш шүн өөрөөр асар их явдаг асуудлууд. Тэгээд ер нь ийм нэг жижиг хүн юм чи ярилцсан шүү дээ. Ярилцсан итгэлцэн ойлгоо штэ. Тийм арга хэрэгслээсээ илүүтэйгээр илүү тэр нөхчрхийллийн арга хэлбэрүүд гэдэг. Тэгэхээр энэ үндсэн шалтгаанууд нь ерөнхийдөө ингэж орж ирж байгаа гэсэн. Тийм учраас төлөвлөгөөч өөрөө бичигдэхтэй болвол эрүүл мэндийн суур асуудлууд тэгээд гендерийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхтэй ерөнхий нийтлэг ийм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай байгаа байдал 90 ч өвдөн 90 ч өвдөх байхгүй цагтаа хүрэх юм бол
хинт ч уг гашуу тохиолдоход 90 ч уйл нэмэн ч уйлах л хэвээр байхгүй. Хинт ч хүний амьдрал болдог баярт үйл явдал болоход бүгд л баярлдаг байхгүй. Тэгээ трийг илэрхийлэх мэдрэмж нь эрэгтэй гэдгээс эмэгтэй гэдгээс ялгард өөр байж болохгүй байхгүй. Тэгээ тэр чин буцаагаад нөгөө хүний биеийн эрүүл байх аюу олон юмд нөлөөлж штэ. Тэгээ ингээл нэг цаг хоолоо идэх, цагтаа идэх асуудлууд, эрүүл хоол идэх асуудлууд гэдэг. Тэгэхээр ийм олон хүчин зүйлүүд байна. Тэгээд энийг нь бид нар яаж энийг нөгөө өөрчлөхт нь айгүй ийм урт хугацааны үр нөлөө гаргах шаардлагатай юм байна. Гэхдээ эхлүүлэх нь айгүй чухал. Эхлүүлэх ёстой. Тэгээд төлөвлөгөөг ямар ч гэсэн батлаад нэг 2 жилийн хугацаанд туршаад хэрэгжүүлсэн. Тэгээд тэрний хамгийн гол үр дүнг бид нар яг хаа төлөвлөгөө нэг 68%-тай 70%-тай буюу хангалтгүй гэдэг үнэлгээ авсан ч гэсэн 20-22 он батлан хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хамгийн гол үнц нь юунд орсон бэ гэхээр судлаач тэмдэглэж байгаа шинжээчид ерөөсөө л эрэгтэйчүүдийн талаар эрэгтэйчүүдийн оролцоотойгоор өөрийнхөө эрүүл мэнд, наслалт, нас баралт үүсэж байгаа асуудлуудаа өөрийнх нь чихэнд нь маш ойлгомжтойгоор хүрэх, тэрийг нь өөрсдөө хүлээн зөвшөөрөх, тэгээд төр бас энд анхаарлаа хандуулах гэдэг л энэ үн зүйлийг л бүгд ойлгосон. Ямар ч гэсэн эрэгтэйчүүдийн асуудал байгаа шүү гэдгийг. Тэгээс нь эрэгтэйчүүдийн маань бас сэтгэлгээг бас жоохон өөрчлөх хэрэгтэй байхаа нэртэй. Бид нар чинь нөгөө эрэгтэй хүн юм чинь зовлон тохиолдсон ч уйлахгүй шүү, хатуу байх ёстой гэдэг үднээс тэр эрэгтэйчүүд маань өөрсдөө бүр тэгээд өөрөө сэтгэлдээ бас дотроо юм буулчдаг юмсан. Тэгэхээр нөгөө нэг эн чинь нөгөө яалтчгүй нөгөө нэг боловсролын асуудлаас ярьж байгаа байхгүй юу. Одоо тахалбал гендрийн боловсрол гэдгийг бид нар бүр 2 наснаас нь эхлээд олгож эхлэх энэ одоо хууль зөрчил орчны өөрчлөлт хийсэн шүү дээ. Цэцэрлэгийн боловсролоос эхлээд дээд боловсрол хүртэл гээд. Тэгээ анханасаа бид нар ээж баг ингээд хүүхдээ тэгээд эхэлж байгаа цагаас эрэгтэй хүүхдээ нөө эмэгтэй хүүхдээ эрэгтэй хүүхдийн бол тийм юм мэдүүл зүгээрээд эмэгтэй хүүхдээ бол тийм юм мэдүүл зүгээрээд тэр нь баг тэр булчингийн баг тэр тархинд дэмжгээд өрнөлөөтэй за тэр нь шинжилгээний үндэслэлтэй бол эц болж байна те. Тэгээд түрээ гараад ирэхэд бид нар тэгэл багаас нь эхлээл аав ээж хүүхдээ хүмүүжүүлж байгаа ухаанаас нь эхэлдэг үстэй те. Эрэгтэй хүүхдээ чинь тэгээ юмд ингээд хашир одоо юмд ингээд туулаа явж исэн дээр те. Одоо баг дааруулж исэн ч болж гин хөргө халааж исэн ч болж гин тий одоо ханаа томоо туссан ч ингээд тэрийгээ даван туулчих гин амьдрах чадвар сууж гин ч гэдэм юм тий өөрөөр хэлбэл зарим шинжилгээний үндэслэлтэй байгаа юм шиг мөртлөө зарим нь яг тухайн хүүсийг харж тааруулж нэг юм нийгэмд нэг тийм хэвсэн ойлголтуудыг үнэн зөв гэж итгэж тэрийгээр ингэж хүмүүжүүлж яг одоо өөрөнд чи ихэд уйлахад бити уйлаад охин юм шиг битгий гинэдэ ч юм уу гинэдэд ч юм уу янз бүрийн юм хандлагууд байгаа шүү дээ. Тэр эн чинь ерөөсөө нөгөө хүн гэдэг талаас харахгүй болвол тэр бол биш юм а эрэгтэй эмэгтэй хүүхдээ хүнд бий болдог тэр сэтгэл хөдлөл хүнд бий болж байгаа тэр асуудлуудыг бид нар хүлээн зөвшөөрч байх ёстой үзэгдэл гэдгийг хүлээж авахгүйгээс олж энэ аяг урт хугацааны юмнууд үүсдэм байх л да ер нь бол тэгээд нөгөө судалгаа баталсан. Шийдвэр гаргах төвшний хүмүүс маань ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг те ерөнхийдөө төрийн бодлого гаргаж байгаа хүмүүс гэтэл эрэгтэйчүүд рүүгээ чиглэсэн бодлого ер нь нэлээд тотмог байдаг гэж түрүүнд бас хэллээ ерөнхий сайд хүртэл хэлжсэн гэж байна те. Ер нь юм штэ Монголын ер нь Монгол биш штэ ер нь энэ дэлхийн ертөнцийг маш олон эрдэмтэн судлаачдын бичсэн бүтээл болол энэ дэлхий чинь тэр чигээр эрэгтэй хүнд зориулагдсан дэлхий гэж ярьдаг байхгүй юу. Яагаад гэвэл дэлхийн ертөнцийг эрэгтэйчүүд ер нь ингээд бий болгож те одоо бүхий л зүйл ингээд яаж юм ингээд тэдэнд ингээд зориулагдсан юм шиг тэд ингээд хийж бүтээж тэрнийх нь бүх ингээд үр шим тэдлэл гардаг те. Тэгээ одоо ч хүртэл эмэгтэйчүүд үл үзэгдэгч байсаар байна уу гэдэг хүртэл асуудлыг хүндсэн байдаг байгаа энэ судалгааны бүтээлүүд байна шүү дээ. Тэгэхээр энэ их одоо зөвхөн Монгол төдийгүй энэ чинь бүх улс орнуудад ингээл бид нар ингээл хүн амынхын тал хувийг бүрдүүлээд байна шүү дээ. Энэ улс орны хөгжилд чинь бидний хувь нэмэр байгаад байна шүү дээ. Тэг яагаад бид энэ шийдвэрийг бид ингээд хамтын оролцоотойгоор гаргаж болохгүй байгаа юм бэ? Яагаад бид нарыг томлохгүй байгаа ингээд нэг юм эрх мэдлийн төлөөх нэг юм асуудлууд ингээл бүх улс орнууд байсаарлаа л. Яг тэрэн шиг Монголын ардчилсан нийгэм байгуулагдсан 1992 онд 90 оноос хойш ингээд 8 удаагийн парламентэд манай хамгийн дээдлийнх нь буюу 17.1% нэг 13 эмэгт. Тэр бүх шийдвэр гаргах түвшинд орон нутагта засгийн газрын түвшиндээ, парламентийн түвшиндээ, ерөнхийлөгчийн институцийн түвшиндээ тий ингээ бүхий л шүүх одоо эрх мэдлийн хүрээнд одоо арин айгу ингээ эмэгтэй шүүгч нар яалтчгүй мэдлэг боловсрлаараа орж ирж штэ. Тэгээ энэ хууль тогтоох систем дотроосоо за шүүх арай тусдаа байна те тусдаа засаглалынхаа хувьд арай гэтэл хууль тогтоох гэвэл
хэрэгжүүлэх гэвэл маш олон байгууллагууд байгаа шүү дээ. Батлан хамгаалах, нөгөө хууль зүйн тэргийн чигүүргийн маш олон байгууллагууд. Бүгд л дандаа эрэгтэйчүүд хамгаалж. Бүгдээрээ. Тэгсэн мөртлөө яагаад ингэж эрэгтэйчүүдийн асуудал ийм байдлаар дорд байваа гэхээр ер нь бол энэ асуудлуудад бол нийтээрээ юу гэж ийм эрэгтэйчүүд дунд байгаа хвшмэл ойлголт бол угаасаа бид бүхнийг чаддаг, бид дарсыг хардаг, бид энэ усыг хөгжүүлдэг, бид ийм. Гэхдээ бид нэр одоо тэдний нүгээр хилээд байгаа шалтар болтор те нэг эрүүл мэндийн асуудал, нэг боловсрал ч юу гэдэг одоо нэг тийм нийгмийн хамгаалалтай янз бүрийн халамж ч юм уу те. Тэгээд энэ асуудлууд олныг амар ингээл тэр одоо аяанда шийдэгдэн те тэр бид нар олгол нэрх мэтэлтэй албан тушаалтаа мөнгөтэй те энэ айгуу чухал үзүүлэлтүүд гэж ингэж харсаар л байна шүү дээ. Тэгээд бүх эрх мэдлийг тэр хүмүүсийн шийдвэрээр хэрэгжүүлж байгаа мөртлөө гэтэл яг ингээд дэлгээ харсан чинь нөгөө хүмүүсийн чинь эрүүл мэнд нь болохоо ячсан. За боловсролыг нь аваад та нар үзээрэй. Боловсролын статистикийг татаад үзэнгүүт нь бакалаврын боловсрол эзэмшилт нь өнөөдөр 40% хэрэггүй шүү дээ. Эрэгтэйчүүдийн хувьд тэгэхээр яалтчгүй өнөөдөр энэ асуудлуудад эрэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөгдөж байгаа гэхээсээ илүү тэгээд эрэгтэйчүүдийн оролцоотойгоор тулгамдаад байгаа асуудал дээр нь өөрсдөө гендрийн хвшмэл ойлголтоос татгалзаж энэ байгаа асуудлуудыг хүлээн зөвшөөрч одоо ийшээгээ илүү анхаарал хандуулахгүй болвол эн чинь ирээдүйн нөгөө гендрийн үр нөлөө айгүй өндөр ахгүй. Үр нөлөө чи юугаар гард юм бэ гэхээр боловсролын ялгаа гап ингээ зөрүү айгүй өндөр үсээд ирэхээр гэр бүлийн бүтэц айгүй өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгэл нөгөө өндөр боловсралтай үргээ чадахсан тэр хүртэл өчнөө хөрөнгө оруулалтыг хийж ирсэн эмэгтэйчүүдийн хувьд боловсралгүй эрэгтэй хүнтэй гэр бүл болно гэдэг нь өөрөө хэдий хайр сэтгэл хэдий үнэн ч одоо итгэл үнэмшил байсан ч гэсэн тэр амьдралыг бүтээж байгуулж нэг дээвэр дор амьдран гэдэг чинь өөрөө ингээ айгу олон асуудал. Боловсрал гэдэг чинь зүгээр л нэг 0-д ороод бицсаад 0-ын цасаа 0-ын үнд нь хийгээд жарлангаас сотигдоод гарах асуудлаас л эхэлж байгаа шүү дээ. Яг үндэ бол ингээл айл өрхөд хүртлийн асуудал үсттэй те. Та зочид бодолд амьдраад байгаа мó, гэрт амьдраад байгаа мó, би энийг хийх ёстой те. Өөрөө хийчих чадахгүй юу гэл те. Тэгэхээр тэр заавал нэг тэр хүмүүст тийм өмчлөгдөж хувьчлагдсан асуудал биш байхгүй. Зүгээр л ингээл хин нэгэнд ингээд түүхтэй байдал үүсэхгүйгээр өөрхий хийсэн зүйлд өөрөө хариуцлага хүлээждэг. Тэр чинь ингээд нэг тийм мэдлэг боловсролын асуудлын зүрээ гараад ш нь хандлагын асуудлын зүр. Тэгэхээр эн чинь буцаад нөгөө залуу гэр бүлүүдэд одоо нөгөө ойлголцохгүй байгаа учир шалтгаанаа тодорхойлж чадахгүй мөнгөндөө биш. Ямар нэг хин нэгэн амьдралын зохицуулаад байгаа даа биш. Тэр чинь нэг хөндлөнгөөс орж байгаа замын төвчгээс салах гэр бүл салаад байгаа юм биш. Хин нэгнийх нь өөр мэрэгчл сонгосноос бас болоод байгаа даа биш. Ерөөсөө тэр нэг тийм нэг ялгаатай нэг тийм юмыг нэг ойлгож хүлээж авч байгаа. Тэгээд нэг ингээд талцыг харж байгаа тийм нэг мэдлэг боловсрал юмд ханж байгаа хандлага тийм даатал тэр зуршил тэр нь хүмүүст ингээ ямар нэг стресс үүсэхгүй байх тэр асуудлууд ч буцаагаад тухайн хамтран амьдарч байгаа юмс аюу нэг түүх учруулад байдаг. Тэгээд тэрийг хүмүүс ингээд зүгээр л ингээл нэг агар шахар дандаа хэрүүлгэн дандаа ингэж нүгэлж ин энэ гэхээсээ тэр чинь ингээд гендрийн линзер харах юм бол гап өөр асуудал байгаад шүү дээ. Гэр бүлдээ ингээд тулгамдаад байгаа шалтгаанууд чинь. Тийм учраас яг өрөнчилж байгаа эрэгтэйчүүд илүү шийдвэр гаргаад зөнхөлж байгаа бүх салбар дээр илүүрхэж байгаа энэ байдал нь буцаага та бүхэн бас ингээд нийгмийн харилцаанд нийгмийн асуудлуудад илүү сайн оролцоотой байгаа зөвхөн тэр уулуурхаа зөвхөн тэр дэдүүтэй зөвхөн зам тээвэр те илүү өртөг өндөр илүү ашигтай илүү эдийн засгийн хөшүүрэг өндөртөө тэднэр лөө явахын хажуугаар бас ингээд тэр нэг эрүүл мэнд боловсрал гэдэг асуудлуудад айгүй сайн чухал анхаарч магадгүй тэр шийдвэр гаргаж байгаа цөөхөн хідэн эрэгтэйчүүдийн хувьд бол энэ асуудал байхгүй ч болно л да. Яг л тэр хүмүүс эрүүл мэндэ анхаарсан боловсралтай мэдлэгтэй. Гэтэл масс нийтлэг өөрийнхөө хүсийг хараараа тий. Өөрийнхөөсөө харахад бол ийм болчиход шүү дээ. Тэгээ тэрэн дотроос ирээдүйн дахиад үүрэгчин залхамжлах тэр эрэгтэйчүүд байсаар л явсаар л байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар ингээд нийтэд нь сайжруулахгүй болвол зөвхөн амын буцаагаад эрэгтэйгүй эмэгтэй эмэгтэйгүй эрэгтэй баахгүй үнэн бахгүй зам ясны чи хамтдаа тэртэргүй ингээд байглаасаа хуулаараа гэтэл тэгээд эн чинь буцаага тэр том гэр бүл дараа нь тэр улс орны эдийн засгийн хөгжил хүн ам өрхийн тий гэр бүлийн тэр олон харилцаануудад асар олон юм тэхтэй түүхтэй байдлуудыг бий болгоно. Тэгэхээр аль аль нэг нь орхигдуулахгүйгээр анхаарах нь айгүй чухал байгаа гэдгийг
гендрийн одоо линзээр харж гендрийн хороо зөвлөд байгаа нь. Асууш танай ажлыг бид өмнөөс нь хийх биш те. Бидэнд тэр боловсролын салбарын асуудал, тэр хөдөөгийн малчид залуу эмэгтэй малчдын тэр асуудал, тэр юу гэдгийг тэр ахмад насны асуудал, тэр үржлийн бэрхшээлийн хүртээмжгүй байгаа асуудлууд чинь бүхэл бүтэн бодлого тодорхойлж байгаа яамдууд, агентлагууд, хуулиуд тэр бүх юмнууд байгаа шүү дээ. Гол нь тэрний нэг уялдаа гап нэг юм гендрийн арга зүгээр харахгүй болохоор ялчгүй энэ гап нь арилахгүй л байна л да. Тэр тийшээ чиглэлж айгуу сайн төлөвлөх хэрэгтэй л гэсэн. Хөдөө орон нутагт хүртэл одоо гендерийн байдал ерөнхийдөө бас алдагдаад ах юм шиг үлээж тэ. Одоо нөгөө хөдөөгийн малчин залуучуудад ихнэргүй болсон. Одоо тэр төрөний гэр бүлд нөлөөлж байна гэдэг шиг. Тэр тал дээр бас гендерийн үндэсний орноос ерөнхийдөө бас нэг бодлого санаа эдэргээд төрийн төвшөнд гаргачдаг хэлж зөвлөдөг. Бид нар ер нь яг хөдөөгийн нөгөө нэг гендрийн ер нь ингээд малчин гэр бүлийн одоо гендрийн ямар асуудал үүсэж байгаа. Яагаад одоо тухайлбал энэ ингээл нэг малчтын гэр бүлийн асуудал ихнэр нөхөр алдахгүй байна гэл те. Тэгээд тэр асуудлыг энэ хэн шийдэх ёстой юм те ингээл юу гэдэг одоо хүний хөвчлээ одоо юу гэдэг хүн амын бүлгийн асуудал хариуцж байгаа танаа яамч гэдэг юм уу хөдөө чухал бодлого хариуцж байгаа танаа яамч гэдэг юм уу үгүй бид нар тэр хүнийг чи хариуцахгүй гэдэг ч юм уу үгүй тэр гэр бүлийн харилцаа чинь танаа гэр бүлийн яамны асуудал өстэй гэдэг ч юм уу нэг бол боловсралгүй байгаа чинь танаа яамны асуудал өстэй яа бүх нийтэд боловсрлаа анхаарахгүй ингээд эрүүл мэндийн үйлчлэгээ авчдаггүй ахт нөгөө та нарын асуудал өстэй хүртээмжтэй хүргээж эрүүл мэндийн үйлчлэгээ гээл те. Тэгэхээр нөгөө нэг яг ингээд салбар чиглэлийн яамдууд болохоор ингээд яг өөр өөрсдийн засгийн газрын тухай хууль заасан чигүүргийнхаа дагуу ажиллаад яг тодорхойллоо. Гэхдээ тэнд нөгөө нэг бүх яамдууд нэг л нүдээр харах нэг л өнцгөн тэнд хүн л байгаа байхгүй. Тэгээ та нарын хийж байгаа үйл ажиллагаа үйлчилгээ бүр чи хэний төлөө хийж байгаа юм бэ те. Хэний төлөө хийж байгаа. Бид нар тэр малын төлөө хийж байгаа. Нэг бол тэнд байж байгаа нэг баашингийн төлөө хийж байгаа. Тэнд явж байгаа тэр нэг замын төлөө хийж байгаа гэдэг те. Уг бол тэр нэг юм барилгын төлөө хийж байгаа гэдэг. Гэхдээ тэр замыг чи яах гэж барьсан те. Тэр зам чинь хэн явах хүн л явна сте тэр. Байшинд хэн амьдрахыг хүн л амьдрна сте. Гэхдээ тэр байгалийн яах гэж тордоод байгаа. Тэр нэг тэр Монгол хүн тэр Монгол их орондоо байлахын тулд тэр нэг байгалийн тэнцвэрийг л бид нар ингэж хамгаалж байгаа сте те. Яг тэр шиг гендрийн үндэсний хорооны үндсэн тэр нэг концепт нь бол хүн гэдэг юм а бид нар хөгжлийнхаа төвтөнд тавиад тэгээ салбар бүрийн бодлого орж ирэхдээ тэр огтлцох зэн тэр хүний хөгжил. Тийм учраас гендрийн үндэсний хороо илүү тулгамдаад байгаа юм хэн байсан бэхэр залуу малчин байсан байхгүй юу. Тэгээ бид нар 15-34 насны залуу малчдын дунд гендрийн нөхцөл байдлын дунд шинжилгээг өнгөрсөн 22 онд хийсэн. 23 онд бид нар тайлагнаж танилцуулсан. Тэгэхэд 15-34 насны 8 аймгийн 7 аймгийн 20 гаруй сумын 800 гаруй залуу малчин малчтай ингээд ерхий ингээд нэг асуумжуудаар ингээд асуухад болол ерөөсөө тэр залуу малчин дундаас би одоо мал малж байгаадаа харамсаж чинь би мал малмааргүй байна те одоо ингмэрэн тэгмэрэн гэхээсээ тийм юмнууд ерөөсөө харагдахгүй байгаа байхгүй одоо судалгааны тайлан харахад бүгдээрээ мал маллаад далж байгаа таа. Гэхдээ асуудлууд байна. Бид нар энэ аж ахуйгаа эрхэлмээр байна. Энэ нутаг орондоо эзэн болмоор байна. Аав ээжийнхаа энэ соёл Монгол улсынхаа энэ сайхан нүдлийн соёл иргэншлийг авч үлдмээр байна. Миний үр хүүхдүүдийгээ сурдган сураа сонголтоо хийдэг нь хийгээд энэ аж ахуйдаа байдаг нь байгаад ингээ явхад би татгалзах би тат гол нь ингээ бид нарыг энэ аж ахуйгаа эрхлэхэд биднээс үл хамааран төр өөрөө үзүүлдэг тэр үйлчлэгийг бид нарт нэг хөдөө тэр нэг аслагдсан энэ байдлыг анхаарал бид нар тэрийг шийдэхэд нь илүү тэр одоо тэр төр өөрөө бодлогоо чиглэл түүш бид нар мөнгө нэгсэнгөө зээл төлөөд өгсөнгөө баашин бариад өгсөнгөө тийм тэр нь юу байгаа юм бэ гэхээр залуу малчдын энэ тэргүүний тулгамдж байгаа асуудал нь ерөөсө хүүхдүүдийн баг боловсролын асуудал байгаа байхгүй цэцэрлэгийн боловсрол зүгээр л ингээд би одоо тэртээ дөрөв малчны хүүхд цэцэрлэгт явахгүй штэ гэдэг юм баймирг байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэр хүүхдийг 2 наснаас аваад 6 нас хүртэл хүүхдэд цэцэрлэгийн боловсрал гэдэг хүүхдүүдийн бүр насан туршийнхаа юмыг суулгаж байгаа тэр боловсралыг би бусдын төмний хүүхдүүдэд адилхан өгмөр. Би тэр үйлчлэгээ алга. Тэгээ би 1-р ангид ороод сургууль цэцэрлэгийн боловсрал өгснийхаа төлөө би нөхрөөсөө тустай амьдрмааргүй байна. Энд чи ганцаараа чадахгүй. Чи мал аж ахуй гэдэг чинь хамтын хөдөлмөр те орон гарна хамтдаа хийн. Тэгээ намайг байхгүй гоор чи энэ хүн чи ингэж чинь энэ мал аж ахуй чи ингэж чинь бид хоёр хамтдаа л энийг хийн гэд. Тэгээ дахиад энэ үйлчлэгээ. Ахаа би өвдлөөгээд эрүүл мэндийн үйлчлэгээ би инглиш хэлээхэд эрүүл мэндийн үйлчлэгээ хаяада ч гэснэг ирээд үйлчилчдэг баймаар байна. Тэгээ би нэг хаяада ч гэснэг ном сонин уушаа за энэ чи нэг ийм асуулууд болд юм байна ингэдэм байх гэд ингэж би
би ийм үйлчлэг авчмаар байна. Би нэг 21-р зуунд амьдарч нэг усанд орчдөг баймаар байна асуудалгүй тий. Гэхдээ тэгээд эн чинь юуны төлөө юм? Малчид биднэрт нэг уйлралт нэг жилдээ нэг 2 удаа бидний нэг боловсролыг дэмжичмээр байна. Тэгээ бид нар нэг зээл авахд нэг биднэрт нэг аятайхан боломжийн хөнгөлөлтөй зээл гэхээсээ илүүтэйгээр бидний үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл бүтээгдэхүүнийг нэг жам ёсны биржийн захаар найрлжуулаад бид нэг орлоготой байхад нэг төр нэг бодлого чиглүүлчмээр байна. Түүнээс биш нэг удаа их баяжиж мөнгөтэй болоод 5 сар нь хоосон байгаа л энэ биш сар болгон тогтмол орлоготой сар болгонд хүнд хэрэгцээ гарч байгаа юм чинь гэд. Тэгэхээр нэг ийм нөгөө нэг ийм аж ахуйгаа авч явах хүсэл зориггүй хүмүүс байхаа болчихсон хинч хөдөөрөө явахгүй хинч мал а гэтэл тэнд байлгахын тулд хүн тэнд доктортой байлгахын тулд тэнд эмэгтэй хүн байхын тулд ээж хүн байхын тулд бид нар тэр дэд бүтц тэр толгомдод байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд уг нь илүү чиглэмээр юм л. Тэгэхгүй бол газар ногоо урахгүй байна. Юу гэдэг те одоо тэр нэг гаа талбайг янзламаар байна. Тэнд ургац байхгүй байна. Бороо орохгүй байна гэл ингэхээс илүүтэйгээр тэр нь чи хин арчиж байгаа, хин байнга арчилгаа үргэлжлэгээ хийж байгаа, тэрийг хин аж ахуйг, тэрийг хин ургуулаа хин арчиж ингэж байгаа. Тэгээ тэнд байж байгаа хүн тэнд одоо оршин тогтнож тэрээ байж авч явах тэр нийгмийн бүр анхдах суурь хэрэгцээнүүдийг бид хүртээмжтэй чанартай хүргэхэд бол чи хүн бүрийн сонголтууд тэнд олон гэдэг амьдрах татаа нөхцөл бүртгэхэд бол бий болж байгаа. Тэгэхээр эн чинь яалчгүй салбар хоорондын хамтдаа шийдэх хөтөлбөрүүд болчиход байгаа. Яаж сурах гэх юм те, яаж эрүүл мэндийн үйлчилгээ явуулаар хийх гэх юм, яаж инженерийн хүрэлцэн хангамжийг хангах юм. Тэгээ хүүхдүүдийн боловсрал нь ямар байдлаар шийдэгдэх ингээд тэртээ тэргөө бид нар мал аж ахуй хөдөөж ухаан салбар өөрөө Монгол Улсын стратегийн тэргүүлэх салбар баг хүн амынхан 20 орчим хувь малчин байна те. Тэгээ цаашдаа энэ ингээд тодорхой хугацаанд үргэлжлэн мэдээж ингээд нийгэм дэлхийн хувьсан өөрчлөлтөөр баг багаар өөрчлөгдөн. Гэтэл тодорхой хугацаанд байш. Тэгээ энд ингээд нэг юм өөрчлөлтүүдийг бид нар уялдаж хийхгүй л болол тэгэл нөгөө нэг ихнэргүй байна, олдохгүй байна, ганцаараа байна гэд ингээл яриад сагаад тахна шүү дээ. Гендер үдсийн араанаас ерөнхийдөө бас 22 онд одоос эхлээд бас эрэгтэйчүүдийн чиглэлээр бас үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн юм шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ хөтөлбөрийн үргэлжлүүлж хэрэгжих үү? Нөгөө миний нөгөө өмнө нь ярьснаар нөгөө 20 оноос 22 он хүртэл бид хэдэг төлөвлөгөө анх удаа боловсруулаа гэсэн шүү дээ. Тэгээ тэрийг үнэлүүлээд үнэлэх нь болохоо бийсэн 68 буюу нэг 70 хүрэхгүй байв те. Тэгээ хэдий энэ нөгөө хангалтгүй хэрэгцсэн ч гэсэн ер нь ол ингээд эрэгтэйчүүдийн асуудал арахыг олон нийтийн ойлголт мэдлэгийг аюулсан нэмэгдүүлсэн энэ төлөвлөгөөр. Тэгээ бид нар энэ төлөвлөгөөг ерэн хэрэгжүүлэх шаардлага байгаа юу гэдэг ингээд үнэлгээг ингээд хийхэд шаардлагатай гэдэг ийм үр дүн гарсан. Тэгээ сая бид нар 22 оны төлөвлөгөөгөө дуусаад 23 оны эхний хагас жилд үнэлээд ингээд бид нар өнгөрсөн оны сүүлээс эхлээд төлөвлөгөөгөө боловсруулж дахин одоо нөгөө үргэлжлүүлэх ажлын хэсгийг салбар дундын оролцоотойгоор байгуулад тэгээд маш олон хилцүүлгүүдийг хийгээд өнгөрсөн 5 сард засгийн газрын хуралдаанд танилцуулаад хуралдаанаас тэмдэглэл гаргуулад тэгээ одоо сая 5 сар 24 оны 5 сард ерөнхий сайдын захирамжаар 2024-өөс 27 онд хэрэгжүүлэх Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо дундаж наслтыг бууруулах чиглэлд арга хэмжээний төлөвлөгөө 4 жилээр батлагдаад одоо бид нар 6 сарын 15-наас 20-ны хооронд үндэсний хэмжээнд танилцуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Тэгээ тэрэн дээрээ бас манай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, орон нутагт байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үндэсний түвшинд бас бид нартай хамтарч ажиллана хаа гэж найдаж байна.